proactive ICT service provider, Nogos service. За бүгдэнд зөвлөлөө нэмэнд. За өнөөдрийн сэдв маань болохоор Microsoft-ийн Copilot гэдэг сэдвээр орох байгаа. За та бүхэн өмнө сууж ирсэн тийм вебинарт нь оролцож ирсэн хүмүүс бол мэдж байгаа ба. За 7 сарын өмнө буюу 2 дугаар сард Copilot-ийн талаар бид нар анхны вебинарыг орж ирсэн. За тэгээд өнөөдөр болохоор Copilot-ийн дараагийн 2 дахь вебинарыг орж байгаа. За яг яагаад дахиад Copilot-ийн талаар бид нар вебинарыг зарласан бэ тийм өмнө нэг удаа орчод яг яагаад татаж ороод байгаа гэдэг талаар та бүхэнд багахан мэдээлэл өгье. За эхнийх нь болохоор манай вебинарт оролцож байгаа тийм нийт оролцогчдаас маань Copilot-ийн талаар дахин вебинар авах гэсэн хүсэлтүүд бол маш ихээр ирж байгаа. За мөн 7 сар буюу тийм 2 дугаар сараас 7 сар өнгөрч гэх юм байна. За тэгээд Copilot дээр маань шинэ фичрүүд буюу боломжууд нэмэгдээд ороод ирчихсэн байгаа. Тийм учраас тэдгээр боломжуудын талаар өнөөдрийн вебинар дээр харуулах болно. За тус шинэ вебинар руу орохоос өмнө хэдүүлээ өмнөх вебинар дээр яг юу дурдсан талаар товчхон яриад recap хийчихье. За эхний буюу 2 дугаар сард орсон Copilot-ийн вебинар дээр бол эхний ээлжинд бид лицензийн тухай ойлголтуудыг тавьж өгсөн. За Copilot маань үнгүү болон төлбөртэй байдлаар ашиглах боломжтой юм хиймэл оюухан байгаа. За үнгүү үйлдвэрийг бол хаахан зүгээр Copilot.com буюу Office.com-оор дамжуулаад нэвтрээд байгаа хүн болгон яг одоо ашиглах боломжтой байгаа. За төлбөртэй хувилбар маань болохоор за яг ямар аккаунт дээр хамаарч байгаас хамаарат $20 биш үнэтэй байгаа. За та магадгүй хувийн зүгээр personal account дээр авч ивэл $20 юм тий. За эсвэл байгууллагын аккаунт дээр авч ивэл $30. За дээшдээ Copilot-ийн маш олон төрлүүд байгаа. За эсвэл та бүхэн дотооддоо тий зөвхөн өөрсдөө зөвлөсөн хиймэл оюухан хөгжүүлэх хүсвэл Copilot for Studio гэдэг лиценз маань бол $200 үнэтэй юм. Иймэрхүү байдлаар subscription төрлүүд байгаа. За мөн Copilot маань Microsoft-ийн бүхэл аппликейшн болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулаад интеграц хийгдэж ажилтдаг. За эдгээр сэдвүүдийн өрөөнд бол бидний эхний вебинар маань орсон байна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ 2 дахь вебинар руугаа шилжцгээе. За Copilot маань бол шинжлэгдээд тий бидний өмнө орсноос хойш хамаагүй шин давуу талуудыг бол өөр дээр агуулдаг гэсэн байгаа. За хүн бол өдөр болгон Copilot-ийг эсвэл ChatGPT-ийг бол хэрэглээд бол хэдийн ашиглаад гэсэн. За тийм хэрэглэгчдийн фидбек, сэтгэл хангалуун, судалгаа, за мөн цаашдын хөгжүүлэгчдийн шаардлагын зүгээс нийлээд Copilot дээр маань ChatGPT-г маань функцүүд ороод ирчихсэн байна. За өмнө нь бол хэрэглэгчдүүд маань бол яг алийг ашиглах юм бэ те яг алин давуу талтай юм бэ маш олон тийм төөрөгдөг асуудлууд гардаг байсан. За эсвэл бол хоёр хэмэл оюухан маань аль нэгнээсээ давуу бол сул талуудыг хаваалдаг те. За магадгүй Microsoft-ийн аппликейшнуудтай ажиллахдаа Copilot маань илүү байдаг гэж үздэг. За эсвэл хайлт ихэд ChatGPT-ний илүү байдлаар ч юм уу хэрэглэгчид хоёр хуваагддаг. За эсвэл хоёуланг зэрэг ашигладаг юм. Иймэрхүү тохиолдол гардаг байсан бол за сая хэдхэн сарын өмнөөс эхлээд Copilot маань өөр дээрээ ChatGPT 5.0 гэсэн функцийг оруулаад ирчихсэн. За тэгэхээр одоо бол ерөөсөө бид нар ChatGPT 5.0-ийг Copilot дээр ашиглаад ямар ч дахиж нэмэлт subscription гэх шаардлага байхгүй. Тэгэхээр нэгсээ бидний ChatGPT дахиж худалдаж авах шаардлагагүй болж байгаа гэсэн. Шууд Copilot дээр ChatGPT-ийн функцүүдийг бүгдийг ашиглах болно гэсэн. За ChatGPT 5.0 орж ирлээ гэж байдаг. За орж ирлээ гэдэг эдгэрт ямар давуу талууд гарах вэ юу? За нэгт бол natural language гэдэг чинь. Natural language маань болохоор зөвхөн бидний яриа болон бичээ гэсэн. За бидний зүгээр текстийг оруулдаг командууд те. За эсвэл магадгүй гар утас байж болно. Эсвэл бусад хөрөмжлөөр орж байгаа voice командуудыг маань илүү ойлгох боломжтой болж байгаа гэсэн. За мөн автомашинууд маань илүү сайжраад ороод ирж байгаа. За organizer маань нэг хэнээс хүмүүсийг хаагаад өгөөрэй. За мөн user experience маань дагаа сайжирч байгаа. Хамгийн гол нь хэрэглэгчийн сэтгэл хангамж болон за хэрэглэгчд гаргаж өгч байгаа хариунууд маань сайжрах ёстой. За үнэн зөв хариуд маань гарч өгөх ёстой. За мөн хурдан гарч ирэх шаардлагатай. За Copilot agent гэдэг функцудаас орж ирсэн. За Copilot маань анх гарч ирэхдээ бас л яг ChatGPT шиг зөвхөн чатлдаг бүрхтэй байсан. Өөрийнхөө би текстүүдийг, асуултуудыг оруулаад зөрүүлээд хариултуудыг авдаг гэсэн бол за Copilot-ын зөрүүлээд agent гэдэг функцуудыг бол өөр дээр оруулаад ирчихсэн. За та бүхэн өмнөх вебинараас маань мэдээлэл авчихсан бол би сая дурдсан Copilot-ийн за студио гэдэг бол байдаг. Студио гэдэг бол ашиглаад бид нөр өөрсдөө зориулсан хэмэл оюухан хөгжүүлэх боломжтой байдаг. За тэгвэл энгийн Copilot-ийн лиценз маань гэхдээ agent гэдэг функц ороод ирсэн. За энэ маань бол мэдээж яг студиогийн хэмжээнд бүхгүйч гэсэн яг өөрсдийнхөө бид нар дотоод бүтцтэй тааруулаад жижигхэн хэмжээний тийм agent буюу аппликейшнуудыг хийх хөгжүүлэх боломжтой. Мэдээж цаанаас өгсөн темплейтүүдийн нөгөө бид нар хийн гэсэн.
За эдгээр эйжентүүд маань бол бид нэр өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх тийм за магадгүй гараар хийдэг байсан хэмжээний хугацаа авдаг байсан ажлуудыг ерөөсөө эйжентийнхаа тусламжтай хурдан их боломжийг олгож байгаа гэсэн. За advanced features гэсэн хэсэг бичиж байна. За энэ дээр маань бол мэдээж өмнөх storage тийм real time collaboration, seamless integration, enhanced data, за customizable гэдэг эдгээр мэдээлүүд маань орж ирнэ. Тэгэхээр би та бүхэн дээр бол уншаад байхгүй. За performance metric орж ирж байгаа. ChatGPT 5.0 орж ирснээр Copilot-ийн маань performance буюу үзүүлэлтүүд маань сайжирсан байна. За үзүүлэлтүүд маань сайжрахтаа бол мэдээж давуу болсон сул талууд ихтэй болсон. За давуу талууд маань юу вэ гэхээр за бидний бол хариунууд маань бол тийм өмнө гарч ирдэг гэсэн хариунууд маань бол өмнөх хөлбөрөөс бол мэдгцэхэд сайжирсан гэсэн үг. За магадгүй өмнө нь бол асуулт асуугаа тийм за зөвхөн асуултанд хариулдаг байсан бол за одоо бол асуултан дээр маш олон фильтрүүдийг тавьж өгдөг байсан. Эрхлэгч яагаад энэ асуултыг асуу, за гарах үр дагавар тийм за болцсгүй эрсдэл гэх маш олон фильтрүүдийг зөвхөн тухайн асуултанд зориулсан фильтрүүд маань ажиллаад тухайн асуултанд боломжит бүхэл хариултуудыг гаргаж өгдөг болсон гэсэн үг. За энэ хэсэг маань бол манай инженерүүдэд бол маш их таалагдж байгаа. Яг гэвэл инженерүүдийн ажил бол ямар ч ажил хийгдсэн тухайн ажил дээр тодорхой хэмжээний импактууд гардаг. Тухайн импактуудыг магадгүй инженер маань анзаарахгүй өнгөрч магадгүй тийм энэсээр ирсэн маш олон фильтрүүд маань ажилладаг болсон гэсэн үг. За баг зэрэг сул тал агуулгдсан юу вэ гэхээр энэ маань тэр хэмжээ бага хэмжээний хугацаа нэмэгддэг болсон. За магадгүй өмнө нэг асуулт асуухад 10 секунд шаарддаг гэсэн бол одоо нэг 13-аас 14 секунд ч юм те нэг 3-аас 4 секунд нэмэгдсэн байдлаар ч юм уу арай илүү хугацаа шаардаж байгаа. За гэхдээ тэр ирээрээ бидний хариултууд маань илүү оновчтой 100 гардаг гэсэн үг. За энэ дээр бид нар тэгээд өөрсдөө chat Copilot-తో сургаад явчихна гэсэн үг. Copilot маань бидний оруулж байгаа бүхэл асуултнаас цаашаа суралцж сайжирч байдаг. За бид нар их хэмжээний харилцан яриа текстүүд, командуудыг өгөх тусам бидний дараагийн асуултанд хариулах хугацаа маань богиносоод хариултууд маань илүү оновчтой болдог гэсэн үг. За Copilot-ийн таймлайн байгаа. За энэ бол хэрэглэгч нарт нээлттэй байдаг мэдээлэл. За анх бол мэдээж 23 онд гарсан тийм. За 23 оны өмнө бол зүгээр браузер дээр assistant хэлбэрээр Cortana хэлбэрээр ажилладаг байсан. За тэгээд 23 онд бол яг анх релиз хийгээд за тэгээд 2025 онд дэв хүрсэн байгаа. За 24 оноос хойш бол ChatGPT-тэй integration хийж ажиллаж байсан. За бид нар яг Copilot гэж байгаа ч гэсэн яг цаана бол үндсэн суурь нь ChatGPT-ийн OpenAI суурьтай байдаг. Тийм учраас бол бид нар гэсэн байдлаараа харьцуултыг одоо хийж болно. Хоорондоо бол маш ижил төсөөтэй хоёр систем байгаа. Тэгэхээр алийг хэрэглэх вэ гэдэг хэрэглэгчдэр бол Copilot маань бол ChatGPT-гээс давуу талтай болоод ирж байгаа гэсэн үг. ChatGPT илүү гэдэг хэрэглэгч нар бас байдаг. За яг яагаад вэ гэхээр хариултууд хурдан гарч ирдэг ч юм уу те. За төлбөрийн хувьд арай ханддаг гэдэг энэ хэрэглэгчнээс бол комментууд орж ирдэг. Гэхдээ Copilot маань ChatGPT дээр байгаа бил функцүүдийг өөр дээр агуулчихсан. За дээр нь нэмээд Microsoft-ийн бүхэл аппликейшн сервисүүдтэй холбогдоод ажиллаж байгаа гэсэн. За тэгээд энэ сервисүүд маань улам нэмэгдсээр байгаа. Шинээр орж ирсээр байгаа. 24 онд анх нэвтрлээ, 25 онд ChatGPT интеграцтэй бүтэн ашиглах боломжтой боллоо. За цаашлаад гож их мэдээлүүд маань энэ дээр харагдаж байгаа. За 26 онд бол жишээ анализ хийх тал дээр илүү сайжрах боломжтой болно. За 27 онд бол бусад аппликейшнууд те гуравдагч байгууллагын аппликейшнуудтай илүү холбогдох интеграц хийх боломжтой болно. За 28 онд зөвхөн personal буюу хувийн юусрууд те зөвхөн эсвэл тухайн ажилтнанд зориулсан Copilot agents нэвтрэн гээд за 29 он гэж цаашлаад хиймэл оюуханууд маань бол бүгдсээр байгаа. За энэ хэсгийг бол би ярихад илүү үзэх те Copilot-ыг ашиглаад бид нар өдөр тутмын хэрэглээ тавилт хийж байгаа. За энэ статистик маань болохоор сая 25 оны за эхний хагаст гарсан судалгаа байгаа. За хэрэглэгчдийн сэтгэл хангамжийн судалгаа гэж байгаа. Тэг certification гэдэг хэсэг маань бол 85 гэж байгаа. За 85% маань бол яг маш өндөр гээ. За яагаад өндөр үнэлгээ гэж байгаа бол нэгт бол систем маань бол дэлхийд даяар ашиглаж байгаа. Тийм учраас бол маш олон хүмүүсийн бол судалгаанд орж байгаа гэсэн. За хоёрт хиймэл оюухан бол одоо гарцдаг хэвээр байгаа. Та бүхэн анзаарч байгаа ChatGPT ч орсон, Copilot ч орсон. Доор нь бол анхааруулга тавьсан байгаа тийм. Copilot ChatGPT-ийн гарч ирж байгаа хариунууд бол дата гарч ирж магадгүй тийм. Буруу хариултууд өрсөлдөлтэй гэдэг бол анхааруулга гарч ирсээр байгаа. Хэдий тийм анхааруулга байгаа ч гэсэн хэрэглэгчдийн сэтгэл хангамж 85% байна гэдэг бол маш өндөр бүтэн. За мөн бидний хамгийн гол нь ажлын үр бүтээмжтэй 75% дэвшилж байна. 75% шүү. За магадгүй бид нар 30 минут хийдэг байсан ажлыг тийм. За эсвэл цаг хийдэг байсан ажлыг бид нар
хагасны их боломжтой. Хагасаас ч илүү гэсэн үг. 70 мегт бол тий. Цаг идэвхээс ажлыг бид 20 мегт хийдэг болдог ч юм уу. За эсвэл бодох асуудал тий. Ажлыг хийхэд бол бодох асуудлыг бол бас боломжтой. За decision making гэдэг асуудал. Орчин үед бол ерөөсөө шурттай үйлдэлүүдийг гаргах хэрэгтэй, шаардлагатай хариунуудыг өгөхтэй, ажилдаа хурдан response үзүүлэх гэдэг эдгээр асуудлуудыг маань бид нар chat GPT болон Copilot-ыг ашигласнаар 60% хурцсан шаардлагатай болж байгаа гэсэн үг. За ингээд энэ үрээд яг уламж тестээр юу маань бол PPT маань бол дуусч байна. Тэгэхээр та бүхэнд би одоо бүтэн дэлгэцэн шийдлээд яг шинээр орж ирсэн фичрүүдийн демонд. За би 2-5 нэгч байгаа учраас дэлгэцээ бүтнээр шеэрлчлээ. За та бүхэн анзаарч байгаа би баруун зүүн гарталтаа 2 шиг браузер нээгээд 2 Copilot оруулчихсан байна. За зүүн талын маань дэлгэц хэсэг дээр гарч ирж байгаа Copilot нь бол энгийн free whisper маань гэсэн үг. Энийг бас одоо хүн болгон ороод ашиглах боломжтой гэсэн үг. За баруун талд гарч ирж байгаа Copilot маань болохоор төлбөртэй whisper буюу лицензтэй whisper гарч ирж байна. За та бүхэн анзаарч байгаа бол баруун талд ChatGPT 5-ыг турших гэсэн үг. Энэ маань болохоор зөвхөн төлбөртэй whisper дээр гарч байгаа гэдгийг анхаараарай. За би ChatGPT 5.0-ыг туршихад бол дээр нь туршилт дараад за ChatGPT 5.0 маань гарсан гэсэн төлөвтэй орж байгаа гэсэн. За би магадгүй энэ дээр одоо 2 асуулт харьцуулаад үзье те. За би инженер учраас инженерийн төлөвийн асуулт асууя. За Microsoft-ийн hybrid шийдэл үгүй мотлогчтой. Хэлбэргүй мэдээлэл. Нүгэд. За би асуултаа нөгөө талдаа копидод оруулчихъя. За хоёр талдаа яг адилхан асуулт асуух зорилготойгоо. За анзаарч байгаа бол та бүхэн зүүн талын хувилбар маань илүү хурдан хариулъя гэж байна тийм шууд гарч ирсэнээс миний оноос асуултан дээр илүү хариултуудыг шууд бол илүү хурдан гаргаж өгч байна. За баруун талын хувилбар маань буюу ChatGPT 5.0-тай хосолж байгаа хувилбар маань арай удаан хариулт гаргаж өгч байгаа. Гэхдээ энэ маань бол тэрээр надад илүү дэрвчлэлтэй дэлгэрэнгүй хариултуудыг гаргаж өгөх боломжтой гэсэн. За 4.0-ийн маань буюу тийм Copilot-ийн маань free хувилбарын бол хариултууд маань аль хэдийн гарч дуусчихсан байна. За Chat 5.0-ийн маань бол арай гарч дуусаагүй байна тийм доошоо илүү надад төрөл бүрийн боломжуудыг гаргаж өгч байгаа. Тийм байгууллагад тулгарч байгаа хэрэгжилтийн жишээ гэх юм уу тийм бусад байгууллагууд мэдээлэлүүд гэх иймэрхүү байдлаар мэдээллүүдийг маань надад гаргаж өгч байгаа гэсэн. За бусад асуултууд төр ч гэсэн байж болно, энгийн асуултууд байж болно тийм. За жишээлбэл өдөр тутамд ашигладаг асуултуудыг асуугаад үзье. Асуулт маань арай уншиж дуусаагүй байх шиг байна. За тэгэхээр хэдүүлээ дахиад шинэ цонх нэгэд үзчихье. За эсвэл хэдүүлээ веб шууд онлайнаар хийчихлээ явж тийм. ChatGPT 5.0 маань хасчихсан байгаа. За өдөр тутам тулгардаг асуудлаас хэдүүлээ ягаад үзтээ. За магадгүй би сагсан бөмбөгийн асуух үзье. Сагсан бөмбөгийн шийдэл сайжруулах. За сагсан бөмбөгийн шийдэл сайжруулах гэж тавиад үзье. За энэ дээр асуулт маань арай хөнгөн асуулт байгаа тийм. Та бүхэн анзаарч байгаа бол өмнөх асуулт маань би арай мэргэжлийн түвшинд тийм. Аппликийн чиглэлийн асуулт асуусан бол энэ удаа бол арай өндөр мэргэжлийн түвшний хөнгөн түвшний асуултууд асууж байгаа. Хөнгөн түвшний асуултууд дээр бас маш хурдан хариулж байгаа. За энэ дээр бол надад заавал гаргаж тийм. Зөвлөмжүүд, дасгалууд, сэтгэл зүйн бэлтгэлгээд илүү олон фильтрүүд ажиллаж байгаа. За магадгүй би зүгээр ChatGPT 4.0 за эсвэл тийм энгийн Copilot дээр асуувал зүгээр л надад дасгалууд зааж өгнө. Эсвэл техник ч юм уу тийм. Харин 5.0 маань гэхлээр зөвлөмж, дасгалууд, зам сэтгэл зүй гэх фильтрүүдийг тавьж байгаа гэсэн. За шийдэл сайжруулахад яг юу хэрэгтэй байна вэ тийм. За шийдэлтийн техник байж болно, дасгал байж болно, сэтгэл зүйн нөлөө ингээд олон төрлийн фильтрүүд тавьж байгаа гэсэн. За тэгэхээр бид нар яг ямар асуулт асуувна? Тэр асуулт нь бид нар зориулсан фильтрүүд ажиллана гэсэн үг. Бид нар мэргэжлийн асуулт асууж болно, эсвэл энгийн өдөр тутамдаа тулгардаг асуудлуудаа асууж болно. Тэр болгонд зөвхөн зориулсан фильтрүүд маань энэ дээр ажиллаж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо хэдүүлээ харьцуулаад дууссан учраас шууд бүтэн хэлбэр рүү шилжчихье. За мөн ChatGPT 5.0 буюу Copilot-ийн шинэ хэлбэр дээр маань шинэ функцүүд орж ирсэн байна. За өмнө нь бол би хэлжтэй зөвхөн чатлалтаа үүрэгтэй байсан бол та бүхэн анзарч байгаа бол research analyst гэсэн хэсгүүд орж ирсэн байна. За research маань бол яг нэршнийхээ зорилтоор research ямар нэг юм бид нар хүн өндөр түвшинд судлах шаардлагатай, хэмжээний судалгаа хийх шаардлагатай бол бид нар research гэдэг функцийг ашиглаж байгаа гэсэн. За research дээр маань бол бодох хугацаа буюу ажиллах хугацаа бол харьцангуй өндөр 5-аас 10 минут ч юм уу тийм. За цаашлаад 20 минут ч болох боломжтой. Миний асуусан асуултанд зөвхөн хариулах боломжтой гэсэн үг.
За би research дээр нэг туршилт хийж үзсэн. За тэр туршилт маань яг ямар туршилт байсан бэ гэхээр Microsoft-ын талаар нэг шийдэл гаргах туршилт хийж үзсэн. За тэр туршилтан дээр л research маань бол надад бол нийтдээ бол 20 утас Word те 20 нүр үр дүн гаргаж өгсөн. За тэгэхээр research-ийг бид нар яаж ашиглах вэ гэхээр мэдээж бид нар төлбөртөө research лицензийг ашиглана. За тэгээд бид нар research дээр асуултууд асууж чинь гэсэн. За ямар ч асуулт байж бол те project-ийн талаар байж болно. Эсвэл ингээд бэлэн темплейтүүдийг өгч байгаа тийм. За энэ дээр би жишээлбэл сэтгэл хангамжийн судалгаа тийм. За эсвэл бол түрүүний сагсан бөмбөг. Яг үгүй түрүүний бол энгийн хариултуудыг гаргаж өстэй. Одоо би арай илүү research буюу үнцгий төвшөлт асуугаад үзье research-ээсээ. За эхний хэлжинд бол одоо товчхон гаргаж өгч байна тийм. За сагсан бөмбөгийн шийдэлтэй судалгаа хийж байна. За тэгээд та ийм мэдээллүүдийг агуулгав тий. Ямар төрлийн шийдэлт вэ? Чөлөө шийдэл 3 оноо. Хэрэг та эхлүүлэх бол эхлүүлж бичнэ үү. За эндээс би эсвэл аль нэг сонгоч чинь надад шууд самплууд харилцаа явуулна гэсэн. Чөлөө шийдэл. За дундын зай шийдэлтийг сайжруулах дасгалыг үзчихье. Мөн та бүхэн анзаарч байгаа бол монгол хэл дээр тий ажиллах чадвар маань илүү сайжирчихсан байна. За өмнө нь заримдаа монгол хэлийг ялгадгүй ч юм уу тийм эсвэл хольж гаргаж ирдэг асуудлууд гардаг байсан бол одоо бол илүү өндөр түвшинд таних боломжтой болсон. За beginning search гэдэг одоо яг research маань ажиллаж эхэлж байна гэсэн. За энэ дээр бол тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. За анзаарч байгаа бол та энэ хэсгийн текстүүд маань өөрчлөгдөж байна. За энэ маань бол нөгөө фильтрүүд маань ажиллаж байна гэсэн. За шийдэлтийн дасгалыг яаж юм. За одоо репортыг final буюу эцэсэж чинь гэсэн байдлаар за search-үүдээ дахиад ажиллаж эхэлж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ research дуустал хэдүүлээ ажиллаж байна. Энэ дээр ямар фильтрүүд ажиллаж байна. За залалт болгон scale, за залалтын scale-ийг дахиж тодтогч өгч байна. Тэгэхээр ингээд фильтрүүд маань төрөл бүрээр ажиллаж байгаа гэсэн үг. За энэ фильтрүүд маань бол бидний ерөөсөө оруулж байгаа датан дээр тулгуурлаад явчихж байгаа. Та бүхэн би бас хэлсэн чата хөгжүүлнэ гэж одоо ингээр монголчууд бол ярьдаг болчихсон тийм. Хөгжүүлнэ гэдэг маань болохоор бид нэр чат GPT болон Copilot-тойгоо хэдий хэмжээний одоо харилцан командууд өгч байна. Яг тэд дээр маань зөвхөн тулгуурлаад чат маань бидний хариултууд маань илүү наривчлалтай болох боломжтой гэсэн. За би магадгүй ингээд анх удаа асуулт асууж энэ сагсан үгийн талаар би магадгүй сагсан үгийн талаар маш олон харилцан өрнүүлчихсэн байж болно. Тэгвэл бидний өмнө нь өрнүүлсэн харилцан дээр тулгуурлаад та илүү дэлгэрэнгүй наривчлалтай хариултыг гаргаж өгдөг. За би магадгүй өөрийнхөө өндрийг оруулчихсан байж бол тэ. За жинг оруулчихсан, баруун гараар эсвэл зүүн гараар шийддэг гэсэн мэдээллүүдийг оруулчихсан. Ямар байрлал дээр тоглолтгоо бичсэн, багийнхаа бүрэлдэхүүнийг оруулчихсан байж бол тэ. Эдгээр мэдээллүүдийг оруулах тусам надад гаргаж өгч байгаа хариунууд нь бол илүү наривчлалтай өндөр түвшинд гарч ирнэ гэсэн үг. За research маань ингээд харьцангуй удаж байгаа. Бусад энгийн функцүүдээс олгоддаг. Тэгэхээр бид нар яг хэмжээний судалгаа, наривчлалтай мэдээллүүд гаргаж авах хэрэгтэй бол бид нар research гэдэг функцийг ашиглана гэсэн үг. Аль хэдүүлээ энэ хариугаа гарч ирсэн. Гэж нэгэнд хэлсэн учраас. За энэ дээр гарч ирж байна те. Яг надад хариугаа гаргаж өгөөгүй байгаа ч гэсэн яг орсон мэдээллүүд маань гарч ирж байна. За дундын зай шийдэлт нэг залаа шийдэх те. За байрал дээрээс шийдэх. За доошлуулад үзвэл энэ дээр бас текстүүд маал зарим мэдээллүүд маал тасгууд маал монгол дээр орчсон байна. За дасгалууд гэж байна те. За энэ маань ингээд доош яваал гэсэн. Бид нэр ямар чиглэлийн research чинь тэр чиглэлийнхаа мэдээллүүдийг энэ хэсгээс л хараад явчихна гэсэн. За analyst гэдэг хэсэг бас шинээр орж ирсэн байгаа. За энэ хэсэг бол харьцангуй жижиг хэсэг гэсэн. Бид нар өөрсдөө байгаа датанууд дээр analyst хийх боломжтой гэсэн. Та бүхэн нөгөө слайдн дээр харсан бол те 2026 оноос analyst хэсэг маань илүү сайжрна, илүү фокус хийж ажиллана гэсэн яг слайд байсан. За тэр хэсэг маань энэ дээр орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө компьютер дээр байгаа, эсвэл OneDrive дээр байгаа Word, Excel, PowerPoint ч юм уу те. За эсвэл OneNote гэж болно. Тэдгээр файлуудаа бид нар analyst хэсэг рүү оруулаад тухайн файлууд дээр датанууд анализ хийх боломжтой гэсэн. За энэ хэсэг маань гэхдээ маш жижигээс учраас алгацжээ. За хамгийн шинээр орж ирсэн сонирхолтой хэсэг маань болохоор agent гэдэг хэсэг. За би бас саяхан слайд дээр хэлсэндээ та бүхэнд бид нар $200 үнэтэй Copilot-ийн студио гэдэг үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрийг ашиглаад бид нар өөрсдөө зориулсан, зөвхөн өөрсдөө дотооддоо зориулсан Copilot буюу хиймэл хоёр фонотыг хөгжүүлж болно гэж байгаа бол agent гэдэг функц маань дотооддоо зориулж гисэн арай жижиг хэмжээний тийм agent-уудыг хөгжүүлж байгаа гэсэн. За цаанаас бол Microsoft-оос бол өснө бэлэн
template буюу бэлэн agent-ууд байна те. За prompt coach гэж байна, career гэж байна, writing гэж байна, researcher байна те. За судалгаа авдаг байна, survey эндээс. За доошлуулад үзвэл хамтрагч байгууллагууд маань байна те. Trello, Jira байна. Бусад өөр байгууллагууд юм маань эндээс юунууд маань хайчих гэсэн. Agent-ууд маань хайчих гэсэн юм. За survey гэдэг юуруугаар ороод үзье. За би энэ дээр бол жишээ нь өглөөнийг оруулсан. Туршиж үзсэн prompt маань байж байна. За магадгүй би 365 хэрэглэж байгаа нэгд ажилчдынхаа мэдлэгийг шалгах асуулт зохиолгоё гэж survey дээр оруулчих. За survey маань бэлэн болох гэдэг уншиж байгаа шүү байна. За надад шууд асуулт survey учраас надад шууд бэлэн форм бэлдээд өгч гэсэн үг. За би шууд форм дээр дараад орчих. Програмын хэрэглээний мэдлэг шалгалт гэсэн нэртэйгээр за форм үсгэж өгсөн байна. Форм нь уншиж байна. Баг зэрэг зөвлөгөөлөгөөрэй. За Office програмын хэрэглээний мэдлэг шалгалт. За info шалгалт нь Office програмын үндсэн мэдлэг хэрэглээний чадварыг шалгах зорилготой болно гэх. За энэ дээр асуулт байна ч тийм Office програм дээр текстийг хэрхэн форматлах вэ гэдэг доороо сонголтуудтайгаар ч юм уу тийм. За энэ бол би зүгээр ингээл нэг л богинохон өгүүлбэрээр бэлдүүлсэн байгаа. Тэгэхээр бид энэ дээр өөрийнхөө мэдээлэлийг дэлгэнгүй оруулаад өгчих юм бол илүү дэлгэнгүй форматыг үүсгэх боломжтой гэсэн. За тийм манай компани ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас би ийм survey авах шаардлагатай байна. Тийм асуултууд буюу 10 асуулттай 20 асуулттай байх шаардлагатай. За асуултуудаа өөрөө бичсэн байх шаардлагатай гэдэг ч юм уу тийм. За эсвэл олон сонголттой байж болно гэхдээ ингээд асуултууд оруулах гэсэн. Тухайч бол бид нөгөө формс ороод өөрсдөө тийм асуултуудаа нэг нэгээр гараараа зохиогоол за сонголтуудаа оруулж өгөөл за эсвэл бол темплейт ашиглаад ч юм уу тийм байдаг гэсэн бол одоо бол илүү хурдан энэ серверийг үүсгэх боломжтой гэсэн. За ингээд бид нэр үүсгэсэн шууд асуулт хариултаа шууд дотооддоо цаашаа шеэрлээд бол бүрэн ажиллана. За бусад эйжентүүдийг харцгаая. За research маань тийм за Q store байна. Analyst маань байна. За эсвэл бид нэр хамгийн шин сонголт болох create agent гэсэн сонголт байна. За энэ маань болохоор бид нэр өөрсдөө зориулсан agent-ийг маань хийнэ гэсэн. За энэ дээр харж байна те. Би ингээд agent хийхэд танд туслана. За яг ямар зориултын agent хийх гэж байгаа вэ гэдгээс бид нэр төлөв бичцгээе. За магадгүй зүгээр нэг жижигхэн onboarding гэдэг асуудал байж болно шүү дээ. За шинээр ажилд орж байгаа хүн байж болно, байд тадлага хийж байгаа хүн байж болно. За тэгвэл бид нэр onboarding процессыг сайжруулахын тулд жижигхэн agent хийцгээе. За надад бол одоо нэрээ өгнө үү гэж гарч ирж байна тийм. За нэрээ өгөх. За мөн адилхан эндээс бид нэр new agent буюу шинэ agent-та зориулсан тохиргоонуудыг хийж өгч болно гэсэн. За эндээс configure гэж хэсэг байгаа. За эндээс би agent-ийнхаа нэрийг өгье. За би доор нь тайлбараа бичих гэсэн тийм. За энэ бол цаас шууд автоматар одоо description гаргаад өгч байна. За шинэ ажилтныг тийм процессыг сайжруулах, за зааж зөвлөх, асуултууданд хариулах зорилготой onboarding agent байна гэсэн. За доор нь instruction байна. За тэгээд бид нар энэ дээр асуултууд болон мэдээллүүдээ өөрсдөө гар аргаа өгч. За энэ бол автоматар шууд надад suggest хийсэн prompt-ууд нарагч тийм. Onboarding step-ийг тайлбарлах уу, компани policy тийм. За шаардлагатай бичиг баримт, за training хуваар тийм. За их чагтай холбогдох эхний 7 хоногт хийх арга гэж тийм. За эсвэл бид нар дахиад өөрсдөө prompt-уудыг нэмээд өгч болно. За энэ дээр бид нар магадгүй тийм. За tips 2 дахь 7 хоног тийм. 2 дахь хоног яг ямар хэмжээнд авах юм гэдгээр мэдээлэлүүд оруулах гэсэн. За onboarding маань яг дараах байдлаар харагдана гэсэн тийм. За энэ дээр оронгууд onboarding руу оронгууд эхний 7 onboarding процессыг танилцуулна, компани policy-г танилцуулна гэхээр ингээд мэдээлэлүүд маань гараад ирж чинь гэсэн. За жишээлбэл first bit дээр гараад ирж тийм. Эхний 7 хоног би ямар арга хэмжээг авах вэ гэвэл надад гарч ирэх хариуг барьцгаая. Энэ дээр бол миний албан шалгаад ирчтэй. За эхний 7 хоног бол энэ үнэтэй холбогдсон яг ийм арга хэмжээнүүдийг авнаа гэсэн мэт шууд хариунуудыг гаргаад өгч байгаа гэсэн. За эсвэл дээшлүүлээд би new agent гэж зүгээр зохиосон мэдээлэл маань харагдаж байна. За эдгээр мэдээллүүд маань энэ компани мэдээлэлтэй холбогдсон байгаа учраас бид нэр компанидаа нэ шууд ашиглаж болно гэсэн. Компанидаа мэдээллүүдийг хэрэглэгч нарыг бүртгэж байна. За энэ хүмүүс маань HR-аа, за энэ ажилтнууд маань амны шууд удирдлага гэсэн мэдээллүүдээ шууд 360 дахь холбогдоод авчдаг учраас маш хялбар болоод явж байгаа. Өөр ямар ч нэмэлтээр бид нар
хөгжүүлэлт хийх шаардлагагүй гэсэн. За доош нь болоод ноутбук гэдэг хэсэг ороод ирчихсэн байгаа. За ноутбук гэдэг хэсэг маань болохоор бол бидний юунаас маа бол арай баг зэрэг өөр байгаа гэдгийг анзаараарай. Бидний OneNote-оос бол арай өөр хөлбөр байгаа шүү. OneNote маань бол илүү нөгөө тэмдэглэл хөтөлбөр зориулттай тийм. Тэмдэглэлүүдээ бид нар өөрсдөө бичээд явдаг байсан бол за ноутбук маань болохоор өөрийнхөө байгаа файлууд дээр тулгуурлаад тэндээсээ тодорхой хэмжээний дата дуунтыг болон контентуудыг гаргаж авах зорилттой байгаа. За та бүхэн анзаарч байгаа бол нөгөө Microsoft-ийн whiteboard гэдэг шүү дээ. Whiteboard ер нь шинжилсэн хөлбөр гэж ойлгож болно. Copilot-тай илүү Sync-тэй ороод ирчихэж байгаа гэсэн. За тэгээд өмнө нь ашиглаж ирсэн бүхэл функцүүд маань илүү болон сайжирсаар байгаа. Word дээр байгаа. Тэгээд та бүхэн жих Word дээр бид нэр текстүүдээ оруулаад шууд их бэлтгүүлж болно. За миний өдөр та бүхэнд үзүүлсэн presentation маань бол жишээлбэл шууд би бол PowerPoint-оор хийлгэсэн. Presentation-аараа би PowerPoint дээр Copilot ашиглаад өдрийн presentation-ыг бол нэг 3 өгүүлбэрийн дотор бол бэлдүүлсэн гэсэн үг. За ямар 3 өгүүлбэрээр бэлдүүлсэн бэ гэвэл би өмнө нь Copilot-ийн тухай вебинар орж ирсэн. Тухайн вебинар дээр би лицензийн төрөл боломжуудын талаар ярьсан. За тэгэхээр энэ удаагийн вебинар дээр вебинар дээр хамрагдаагүй сэдвээр байна. Presentation бэлдэж өгнө үү? За бэлдэж өгөхдөө зөвхөн Microsoft-ийн их сурвалжуудаас мэдээллүүдээ авна гэсэн байдлаар би промптуудыг оруулж өгсөн. Тэгсний үндсэндээ та бүхэнд үзүүлсэн presentation-ыг бол надад гаргаж өгсөн гэсэн үг байна. За тэгээд сурвалт маань бол энэ үрээд өндөрлөж байна.